За өдрийн минь залуужуулах бичлэг 30-ээс хүрч байна. Тэгээд 38 дээр нь ч илүү айгу ухаантай мэрцэн. Тэгээд тэрийг өргөжлүүлээ ухаантай юм яриа да. Тэгэхээр дахин хэлж байгаа энэ яг энэ бичлэг хийж байгаа хүн бол нэг царайлаг хүн биш, нэг ухаалаг хүн биш. Тэгээд нэг хүч тэр чадaltaй ч юм биш. Гэхдээ яг өөрийн гэсэн мэдсэн юм аа. Бусдад яг түгээх гэж хийж байгаа тийм хүн байгаа. Тэгэхээр яг өөрийнхөө мэдих хэмжээнд яг зөв зүйлсийн тухай ярилцах хэрэгтэй байна. Монгол хүн байна да уус төр ярий. Уус төр гэж яг юу юм бэ гэхээр тогтолцоо байхгүй юу? Ингээд нийгмийн тогтолцооны нэг хэсэг. Тэгээ одоо хуучин овгийн тогтолцоотой байхад ч юм уу эсвэл хаан тогтолцоотой байх үед бид нарт яг төрийн систем гэдэг зүйл нэг том байгаагүй. Тэр нь яг юу байсан бэ гэхээр хаант тогтолцоо буюу ингээд цусны үзэлтэй байсан шүү дээ, тийм үстэй. Эсвэл хин хүчтэй жанжиг, хин хүчтэй нэг тиймэрхүү хүмүүс нь дандаа гарч ирдэг. Эсвэл заахаа ингээд Тэмүүжийн Шигс хаан шиг нэг тийм мундаг хаан гарч ирлээ гэхэд тэр хааны өрөөд мань ингээд алтан ураг гэж яваад заламжлах ч юм уу те. Иймэрхүү цусны үзэл гэж байна. Цусны үзэл гэхдээ бид нар бодож байгаас бол том үзэлтэй. Ягаад том үзэл юм бэ гэхээр жишээлбэл мадгац заатан дээрсэн гардаг штэ. Хүн одоо орчин үед ингээ хүн ингээд нэг хүнтэй ингээд танилцлаа. За хоёр залуу байлаа гэж бодоход за нэг нь Тэмүүжингийн хүүхдээ болохоор би Тэмүүжингийн хүүхдээ гэрлэн надад таалагдах нь хамаагүй надаас дүү байх нь хамаагүй гэж бодохгүй шүү дээ. Хасрын хүүхдийн ч юм уу те хэдний хүүхдийн ч юм уу ямар ч зан хүүхд нь байлаа гэж бодоход за хасрын хүүхдтэй бол гэрлэхгүй. Хасрын хүүхд чинь гой биетэй гой ухаантай мундаг ч гэсэн хасрын хүүхдтэй гэрлэхгүй гэгээд тэр хүн одоо эхнэр нөхрийнхөө сонголтыг хийхдээ тэр хүний удмыг бүр хитрхи харж байна гэсэн үг. За энийг болохоор яг бүр түүлийн үнэн юм шиг те ингээл хүнтэй гэрлэхээс өмнө уг удмын хар энэ төр гэдэг нэг тийм үгнүүд байгаад идэг. Яг зарим утгаараа заяа. Зарим утгаараа бол махан биеийн цус, удамшил ген гэдэг зүйл нөлөөлж болно. Гэхдээ хүн зөвхөн юм амтны шиг юм уу гэдэг асуудал байгаа байхгүй. Хүн амтын юм уу гэдэг асуудал байгаа. Тэр хүн махан бие дээр хэрвээ нэг сигарет гэгэрхгүй бол те зүгээр ингийн амьдралаар амьдарч байгаа л адилхан үр өдмөө бол тэгэл адилхан хоол ундтэй л те адилхан л ингээд жамаараа яваад ивэл яг амтантай адилхан л та. Гэхдээ бид нарт яг уу дотоод хүч чадал, оюун ухаан, ухамсар, сүнс, зүрх сэтгэл гэдэг зүйл олон зүйлсүүд байдаг. Тэднийг гэрэлтэж гэгээрэлээд амьдраад те цаг хугацаа орон зайг мэдээж боочлогдох шүдэрдаад илүү эрүүл сарууд илүү хүчтэй олон зүйлийг таньсан маягаар амьдрах юм бол бид нар амтлаг биш ээ. Амтлаг биш харин ч илүү бурханлаг бит мөн. Сүнслэг бит мөн бохгүй юу? Гэтэ энийг ихэнх хүн ойлгодог болохоор энийг заавал та нарт би ойлгуулах гэдэг нэг чичрээд яах вэ? Гол нь үндсэн сэдвүүний юм бэ гэхээр бид нар бол амтын юм аа. Бид нар бол амтын шүү дээ. Бид нар ингээд цусаа бодох хэвээр гэдэг тэр хүмүүсийн үзэл бүр хитрхи ихсээд байгаа юм шиг, бүр хитрхи тэнэг байдлаар илрээд байгаа юм шиг санагдаад байгаа учраас энэ дээр одоо тэ ганц зөв дуу хоолой илэрхийлэх гэж байгаа. Тэгээ яг зөв баланс. Би гэхдээ хэрвээ ингээд заяа хитрхи ингээд Монголыг үзэн ядах үзэл ихсээд хитрхи ингээд гадаадыг шүтээд үзэл надад ихсэж байгаа юм шиг санагдвал за эсвэл би ингээд энэний эсрэг ингээд тэгээ одоо мэтгэлцэнтэй адилхан шүү дээ. Энэний эсрэг бичлэг хийсэн чадна л да. Монголыг яагаад хайрлах хэвээр, Монгол яагаад дахин давтагдчихгүй, Монгол ус яагаад мундаг лам нартай байсан, мундаг хаадуудтай байсан, мундаг сэхэрж гэгэрсэн хүмүүсээ байсан, мундаг бөөнөр байсан те ингээд олон хүмүүс мундаг хүмүүс яа Монгол байдсан бэ гэдэг тухай бол дараа нь ярьж олно. Гэхдээ надтай надгүй угаасаа энийг магтж ярьдаг хүмүүс зөндөө олон байгаа учраас энэний эсрэг жоохон дуулал илэрхийлж шилээ. Тэгэхээр яг би тэр хүний хүүхэд байснаасаа болоод те ингээд эцгийнхэн хийсэн үеийн үрийг хүүхдэд нь нааж болох уу гэдэг юм байна. Тэгэхээр энэ дэр болохоор хүмүүс бурхны оронд өөрсдөө тавьдаг худлаа багш нар, худлаа улаан дээлтэй халзан толгойтой гөлгөнүүд зөндөө олцсон. Тэгээ би яг албаар хараад хэлж байна. Ер нь бол тэд нар яад юм бэ гэхээр адилхан хүн байж ийж тэгээ ингээ бүх юмыг таньсан юм шиг хүний амьдралыг заагаад идэг. Тэн дээр яг юу жилдэг юм бэ гэхээр наадах чи уг удам нь муу штэ. Энэ төр гэдэг байхгүй. Удам л юм байсан юм да гэд. Яг хүн дотоод хүч чадлаа нээж дахин төрж дахин өөрсөлдөж чадахгүй бол тэгээ бурханлаг өөрчлөлтийг олохгүй бол яг хүн эндээ явж байхад бол мэдээж аав ээжийнхаа тэр зүрхсэтглийн хандлагыг голчин дүүрээд гэн үнэн. Гэхдээ багс байнг тийм биш байхгүй юу? Тэгээ би өмнөсөн жишээ хэлжсэн шүү дээ жишээ олон удаа хэлдэг л дээ. Энэ болохоор юм бээр аав наригчин байснаас болоод хүн наригчин байх гэсэн юм байхгүй. Наа чи аав нарих удаг учраас хүн нарих удаа шүү дээ. Арх удаг болж магадгүй гэдэг байхгүй юу? Гэтэ яг тийм биш шүү дээ. Аав нарих удагаас болоод эсрэгээр арх хамсдаггүй ч хүн байна. Тэ? Ингээд эсрэгээр байхгүй юу? Сонголтыг хүн дотоод зүрхтгэлээр оюун бодлороо хийдэг. Гэтэ хүний бодлын орон зай болох нь дахин давтагдчихгүй байхгүй юу? Хүн болох нь дахин давтагдчихгүй. Тэгэхээр заавал аав нь тийм байснараа болоод хүн яг тийм байх гэсэн юм байхгүй. Ялангуяа орчин үе. Орчин үе ягаад ийм өөр юм бэ гэхээр
орчин үед одоо монголчууд өөрсдөө магтаадсэн ч гэсэн монголчуудаас мундаг зөв соёлууд, мундаг ухаантай хүмүүс, мундаг бүтээлч хүмүүс өндөө байд юм байна гэдгийг бид нар интернет дээр ч харж байна. За үдсэн туулсан газар нутаг орон нутгаарч харж байна. Гэхдээ Монголд мэдээж аваачтай зүйлүүд байгаа ч гэсэн. Тэгэхээр монголчууд яг зарим нэг зүйлээрээ онцгой дахин давтагчгүй үндэстэн мөн ч гэсэн зарим нэг зүйлээрээ бид нар байдаг л үндэстэн. Бусд хүмүүс байдаг зүйл биднэрт байгаа. Бид нар харин яаж илүү хүчээх вэ гэдэг зүйл нь шүү дээ. Тэгэхээр улс төрдөөс яг ингэж ханддаг заяа бид нар яг юм хэрсүү биш. Улс төр гэдэг зүйл яг яаж болд юм бэ? Ер нь удирдагч гэдэг хүмүүс яаж гарч ирд юм бэ гэхээр Монгол талхны 100 эрхэм гэдэгтэй адилхан аль ч юм үндэстэн байлаа гэхэд сод хэсэг гэж байна. Оюун ухаан зүрстгэлээрээ сод. Гэхдээ бид нар 100 эрхэм болгоныг сод гэж хэлэхгүй байна. Зөвхөн ер нь аль ч нийгэмд сод хэсэг, бүтээлч хэсэг, тэ баялаг бүтээдэг, улсаа баяжуулдаг, улсаа аривжуулдаг, улсаа хамгаалдаг, улсаа бүтээдэг, тэ улсаа ингээд хүчтэй болгодог тийм хүмүүс гэж байна. Тэ? Удирдах байгаа. Тэ одоо энэ бол Монголд байгаа удирдагчнаас илүүтэй. Би Орсын жишээг бас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Оросд байгаа удирдагч бол Оросыг удирдахын төлөө материалын ертөнцийн зөв ч юм уу ингээд стратегийн хувьд маш олон зүйлсийг хийж байгаа. Тэ? Шууд ил тод харагддаг. Монголын угаас тогтолцоо нэг хүний удирдлагатай биш болохоор шууд мэдээж ил тод харагдах боломжгүй. Гэхдээ бид нар яг нийтээрээ хүмүүс ямар хүнийг сонгох юм бэ гэхээр бид нар одоо ингээд тэ бид нар дундаасаа л арай гайгуугаа сонгож тамхинтаа. Гэхдээ бид нар гомдж олон л доо ингээд сонголт авахгүй гэдэг юм л. Яагаад сонголт байхгүй байгаа юм бэ гэдэг асуудал үүснэ шүү дээ. Тэгэхээр биднээс дээшээ үеийнхэн дотор зөв хүн чанартай зөв хэсэг гэж мэдээж байна. Тэгээд залхав хойрох хар санаатай муу хэсэг гэж бас байна. Гэхдээ энэ нэг тийм мөн чанараараа нэг тийм бие биенээсээ нэг ялгаж салгаад нэг ухаалаг болоод гэрэлтэж гээрээд байсан юм байхгүй. Дээрэс нь зөв хэсэг байсан ч гэсэн тэр нь ингээд дарагддаг ч юм уу, алга болдог ч юм уу, алуулдаг ч юм уу, тиймэрхүү муухай зүйлүүд бас Монголд ил олон талд байдлаар босон байхыг үүсэхгүй те. Би ягаад гэвэл тэр үед амьдраг учраас гол нь яг үндсэн шугам нь юу юм бэ гэхээр хүн 1990 онд ч бай, 2024 онд ч бай, 2050 онд ч бай бид нар дундаасаа хамгийн гайгүй хүнээ сонгоно. Гэхдээ тэрийн заавал диплом тодорхой хэмжээнд харах хэрэгтэй ягаад гэвэл одоогийн тогтолцоо бол юм дипломтэй эрдэм мэдлэг гэдэг зүйлийг голтолж байгаа тийм зүртэй. Хэрвээ хүн дипломгүй байлаа гэхэд хийж бүтээж байгаа зүйлээрээ гоцгойд болж гарч иж чадаагүй бол тэр хүний бас мэдээж сонгох хэцүү. Гэхдээ яг дипломны тухайд бол дараагийн сэдв байгаа. Тэр яг 4 жил суралцах нь зөв үү, тэр хэмжээний мэдлэгийг ингэж авах нь зөв үү гэдэг дээр ярил дандаа юм байгаа. Гол нь яг үндсэн сэдв рүү ороход улс төр гэдэг дээр бид нар одоогийн нөхцөлд бол яг одоогийн хүн ийм хүн сонгох нь аргагүй байхгүй да. Яг бид нар байгаа байдал угаасаа тийм байхгүй да. Тэр коммент цаанаас хүрсэхгүй ч юм уу, тэр нөгөө нэг хин ч юм уу. Би одоо сайдтай зарим мэдэхгүй. Оюун эрдэнэ хаа би ч яг ядчих зинжээстэй би яг ерхийлэгч өрөөнд үед басны сайн мэдэхгүй зэ. Гэхдээ энэ зүгээр гол нь энэ дээр тэрний оронд та нарыг авч тавья гэсэн чи та нар нэг ялгаа байхгүй байхгүй да. Нэг ялгаа байхгүй. Нэг ялгаа байлаа гэдгсэн ч гэсэн тэр хүн ямар байх хэвээр бэ? Хүчтэй байх хэвээр. Зөвхөн эрдэм мэдхтэй байгаад хэрэг байхгүй. Одоо энэ дээр болохоор би хэнийг хэлэх гэж байна гэхээр тэгээ одоо бүгд ярьдаг штэ. Санжаа сүрэнгийн зөрөг хүний тухайс ярих чинь. Тэгээ тэр хүн хэрвээ мэдээж яг одоо ч гэсэн би бичлэгүүдийг хардаг. Мэдээж яг энэ хүн мундаг хүн байна гэдэг нь харагддаг залуу хүмүүс төртөл штэ. Заавал тэр үеийнхэн хүмүүс гэлтгүү. Тэгтээ тэр хүн тэр харанхуй хүмүүс муу хүмүүсээс бие хамгаалах хэрэгтэй байсан. Тэгээд ер нь бол удирдахчунд хариуцлах гэж байдаг. Чи үнэхээр ингээд энэ ертөнцид олон зүйл бүтээгч ирсэн бол чи үнэхээр тэг ингээд яах юм бол чи хүчгүй байх хэрэгтэй, ялагдчихгүй байх хэрэгтэй. Яг тэгвэл энэ цаг үе болгонд муу санаатай, дотуур тамиртай, муу хүмүүс нь ялж хүчтэй байж ирсэн. Сайн хүмүүс нь цөөхөн тэгээд илүү зүв байлаа гэд хохирдог ч юм уу тийм нийгмүүд биднэрт амьдарч ирсэн. Тэгэхээр яг одоо хэрвээ та энэ бичлэг үзэж байгаа 20 настай хүн байх юм бол та үнэхээр сайн хүн байх юм бол олон үнэхээр гэрэлтэй заяа үнэхээр хүчрэхэг тогтолцоог мэддэг, ойлгодог болцсон. Дээрээс нь тэр чинь нэг хувийн ашиг сонирхол тулгуурсан биш. Үнэхээр улсаа хайрлсан заяа. Үнэхээр хайртай байх юм бол танд нэг хариуцлага байгаа. Тэр нь та бити халуулаарай, бити богино наслаарай. Тэгээд дээрээс нь тэр дахин давтчихгүй байдлаа 40 50 наснда очиж нотлоорой. Яг хийж бүтээснээр нотлоорой. Тэгээд миний хувьд ч гэсэн яг улс төрлөө орно гэж боддгоо ч гэсэн одоо 25 наснасаа хичээж ивэл би 40 50 насндараа одоогийн хийж байгаа бүтээж байгаа зүйлсээ бүр тодорхой бүр баримт тавин бүх бүхний дээр нь харуулж өгч чадна. Үнэн байгааг нь харуулж өгч чадна. Ер нь бол оюун бодол санаа зүрхсэтгэл гэдэг зүйл чинь харагддаг шүү дээ. Тийм болохоор сайн хүмүүс ч гэсэн муу хүн шиг харагдаж болно, муу хүн сайн хүн шиг харагдаж болно. Гэхдээ тодорхой хэмжээний зүрхсэтгэлийн голч оюун ухааны тийм баригдах зүйлс байгаа, төвшин гэж байгаа. Тэгэхээр одоогийн Монголын дундч төвшин
зарим утгаар хэцүү штэ харилцаа хандлах те бид нар мэдэн штэ одоо яг дундаж 50 настай хүнтэй уулзахад ямархуу хандлах хүлээдэг вэ? Мэдээж гоёлч ноён нуруутай гоё сайхан хүмүүс байна. Дунд нь ийм насны хийрхэл те хит их хоосон бардамнал үзий ядалтанд автсан. Тэгээ нас охоор хүн дорооттой учраас тэр дороотолтой баригдсан. Тэгээ эрг энергитэй хүч чадалтай байж байгаа сөрөг болсон. Сөрөг байдал хоосролтой баригдсан байдал дотроо дүгнэлт хийж байгаа хүмүүс аюу их байгаа байхгүй. Яг юм дотоод сэтгэлийн дүүрэн байдал гэдэг зүйлийг үнэхүү олоод үнэхүү биднэрт заагаар хэмжээний хүмүүс цөөхөн байна. Тэгэхээр одоо бид нар тэр дундаас ингээд сонгоход ийм байх нь аргагүй шүү дээ. Тэгэхээр яг залуу хүний тухайд болохоор яг тэр улс төрийн сэдвүүдээр болохоор яг одоогийн дүгнэлтээ хийдэг. Би 25 тай хүн, 26 тай хүн, би 40 50 наснда үнэхээр би оюун ухаан зүрхтгэлээрээ ингээд төлөвсөн байна. Би үнэхээр хүчтэй хүн байна. Би үнэхээр эх орноо хайрладаг хүн байна. Надад зөв мэдлэг байна. Гадаад улс орны тэр явааргүй бодлогоудаас ингээд бацаад те ингээд зөөр би хамгаалж чадхаар байна. Би үнэхээр хүчтэй улсад амьдарч байна гэсэн байдлаа яг боддож болох биш. Бүтээснийхаа дараа тодорхой хэмжээнд тэр сайн байдлаа хадгалж олно. Тэгээ харагддаг байхгүй юу? Тэр чинь яг Тэмүүжин гэдэгтэй адилхан харагддаг зүйл байхгүй юу? Тэр хүнийг урт наслах тухай надаас хэрвээ асууад ирвэл миний үе дотор заяа. Миний жинзүүгүүд дотор 40-тай хүрээд ус төрийн хэмжээнд хүрээд томроод ингээд надаас урт насны тухай асууад ирвэл би тэр нүдэнд харагдаж сэтгэл хоногчтой ярьж гэж чадна. Одоохондоо болохоор яг оролдоод явж байна. Тэр үе ч гэсэн 20 жилийн дотор бол яг одоогийн хурдаар бол техник технологийн төвшлийн хурдаараа оюун ухааны өндөр хурдаараа тэр үнэхээр сайн тал руугаа өөрчлөгдөх боломж байгаа. Зөвхөн тэгээд готрон хүмүүс л ер нь бол нийгмийг удахгүй сөнөгч байгаа, удахгүй ингээд бохирдож чинь хүмүүстүүд бүтэхгүй байна гэж ярьдагчсан. Бас яг тийм биш ээ. Би бол зарим утгаараа бол ихтгэлтэй байгаа. Эсвэл тэр хүмүүсийн цэсэн засахад тодорхой хэмжээний дуу хоолой илэрхийлээд урьдчилуулаад явна гэсэн тийм зорилготой байгаа. Гол үндсэн санаа нь болохоор одоогийн 50 наснуудаа бити тэгж их гомдлоо. Та нар ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Монгол хүний голч угаасаа амар муу байна. Уул нь анханасаа муу байсан биш. Бид нар зүгээр одоо их муу байгаад байгаа байхгүй юу? Ингээд тэ дэлхийн түвшний хүн чанар, дэлхийн түвшний харилцаа хандлага, дэлхийн түвшний бүтээлүүд гэдэг зүйлийг гаргахын тулд бид нар том өөрчлөлт хэрэгтэй. Том өөрчлөлтүүдийг бид нар их гэлтгүй бага гэлтгүй өөрсдөөс эхлэе. Заавал хин нэг гадаад хүнс бити эхлэе. Дотроосоо үнэхээр соён гэгэрээд оюун ухаан төртлөрөө төлөвшөөд хоосон цэцэрхэл үзий ядалтуудаа хоош нь тавиад үнэхээр зөв байх чадах юм бол бидний улс төр бидний үр хөвгтүүд ирээдүйд гоё амьдрал байж чадна. Улс төр бол тогтолцоо мөн, улс төр бол сонголт мөн, улс төр бол гацааг зүйл мөн. Гэхдээ бид нар хэрсүү байдал дотор холч ухаантай байх юм бол өнгөсний сонголтууд одоо бүтээсэн шиг одоогийн сонголтууд, одоогийн чиглэлүүд ирээдүйд бүтээж байгаа. Тийм болохоор гомдлогоо болий, мэдгүй зүйлээ мэддэг юм шиг харахаа болий. За би ч өөрөө мэдгүй зүйлээ мэддэг сэдвийнхаа хүрээнд л ярьлаа. Тэрс биш тэр нь зөв, энэ буруу гэж нэг ярихыг хүссэнгүү. Зарим нэг хүмүүс шиг хос үзий ядахыг хүссэнгүү. Facebook-оор мулаач нэмэр байхгүй. Харин том тогтолцоо, том бодол, том зүрстгэл, том оюун ухаан, том бүтээж хандлага, том мөнгө, том компани, том дэлхийн компаниудад ажиллая. Тэгээд тэрнийхээ дараа илүү гоё ярилцгаа. Тэгээд бид нар ах нарын үеч гэсэн гоё ах нар зүүнөө гарч ирсэн байна. Бид нарт их баярлж байгаа. Тэгээд тэд нар маань илүү хийж өтөөгөөрэй. Харин урт насны тухай асуугаар өсвөл тэр үед чи би нүдэнд харагдаж сэтгэлд хоногсолч нэг сайхан халж өгтлөө өөрийгөө ингэж тэнхтэлж хамаагүй хичээг болно. Тэгээд надаас л ухаантай хүн ч гэсэн хэрвээ гарч ирвэл миний 8 жилийн хөдөлмөрийг надаас л ярьж өгч чадхаар бол ярьж өгч болно. Хэрхэн нээлттэй. Одоохондоо яг одоогийн нөхцөлөөр бол яг урт нас гэдэг сэдвээр урт наслуудыг сүмийг төлөөлж байгаа гэдэг байр суурин дээр за Библийн тухай, Христийн тухай, эсвэл буддизмын тухай, эсвэл өөр олон зүйлсийн тухай яг одоогоор тэг өөрийгөө холгоо ингээ яриа сууж байна. Тэгээд бид анхаарал тавьсан бодол баярлалаа. Тэгээд зарим үедээ хурдан ярьдаг гэж магадгүй, зарим үедээ ууртай байдаг гэж магадгүй. Гэхдээ цаана тодорхой хэмжээний зүрхтгэл, тодорхой хэмжээний алдаа байна уу? Тодорхой хэмжээний хичээсэн тэг байдлууд байгаа. Тэгэхээр тийм болохоор ичсэн хамтдаа энэ бичлэгийг үзсэнд нь баярлалаа. 14 минут бичлэг болсон байна. Айгуу урт ярьсан байна. Тэгээд залуужуулах бичлэг 39 ч юм уу байлаа. Баярлалаа.